Бурхны ардууд бүгд бүрэн төгс болгуулж дэлхийн бүх ус орон Христийн хаанчлал болох үе нь долоон аяны жигнэх үе байх болно. Одоо яг тэр үе шат руу урагшилж байна. Яг тэр өдөр рүү давталж байна. Энэ бол Бурхны төлөвлөгөө ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан өөрийнхөө ярьдаг зүйлийг бүгдийг нь аль хэдийн гүйцэлдүүлсэн. Бүгдийг нь аль хэдийн гүйцэлдүүлсэн. Тиймээс газар дэлхийн улс орнууд ботрон унахын ирмэгтгүй. Эсэн дээрх цайз гэдэг нь тодорхой. Эцсийн өдөр айсвэ агуулан луу Бурхны үгэнд орнорон унана. Бурхны төлөвлөгөөг бүрэн амжилттай байлгахын тулд Тэнгэр элчүүд хүний ертөнцөд буун ирж Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж ихсэн. Би мах бодтой болсон Бурхан өөрөө дайсантай дайдахын тулд тулааны талбарт байгаа. Тулааны талбарт байгаа. Би мах бодтой болсон Бурхан хаан байна. Тэнд дайсан устгагддаг. Хятад улс эхлээд устгагдана. Өршөөд үзүүлэхгүй. Бурхны ардуу төлөвшхийн хохирээ агуулan луулан норон онож буйг нотолдоо энэн хүн дэлхий харагдаад Бурхны ардуудын төлөвшлөн дайсны суйрлын тэмдэг ёо